Гэр бүлүүдээ бид одоо дэлхий дахинаас ирж буй мэдээг анхааралтай ажиглавал Иерусалим тэнгэр эхийг тунхагсан чинь тэд гайхсан гэж их хэлхийг сонссон, тийм үү? Энэ эрен үед Иерусалим тэнгэр эхийн тухай үннийг тунхаглах тусам дэлхийн хүмүүсийн чих нээгдэж, харанхуй байсан сүнс нь гэрэлтэж, зөв буруу, үнэн худлыг ялгаж салгах чадварыг олж авдаг. Энэ нь Иерусалим тэнгэр эхийн ингэрт хүн бүр эргэж ирэх цаг болсныг харуулж байна. Тиймээс л илчлэл 22 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлд сүнс болон сүд бүсгүй юу гэж хэлдэг вэ? Ирээрээ гэж дуудаж байна. Хүүхдүүд нь одоо энэ даалгаврыг гүйцэтгэж байна. Бид бүгд гэрлийн элчийнхээ хувьар гэрлийг түгээх үүргээ одоо биелүүлж байгаа, тийм ээ. Жижигхэн тосгоноос эхлэн хотуудад, цаашлаад улс орнуудаас твүүдэд, улмаар дэлхий дахинд бид гэрлийг түгээж байна. Библи бидэнд ийм зүйл болохыг тодорхой харуулсан. Болно гэдэгт итгэдэг хүн ба болно гэдэгт итгэдэггүй хүмүүс гэж хуваагдана. Та бүхнийг зүгнэлт итгэж, зүгнэлт хүл нийлүүлж хөдөлдөг Бурхны үдслэнтэй хүүхдүүд болно гэдэгт найдаж байна. Тэнгэр эцгийн хүслийг Изекиэл 47 дугаар бүлгээс судалцгаая. Изекиэл 47 дугаар бүлгийн 1-р ишлэлээс уншъя. Дараа нь тэр намайг өргөөний үүдэнд буцааж авчрав. Харагтун өргөөний босгоны доороос зүүн зүг тийш ус урсан гарчээ. Учир нь өргөө зүүн тийш харжээ. Усан доороос өргөөний баруун гар талаас тахилын ширээний өмнө зүгээс урсаж байв. Энд өргөө гэдэг нь ариун өргөөг хэлдэг, тийм үү? Ирээдүйд биелэгдэх зүгнэлийн дүр зургийг үргэлжлүүлэн судалцгаая. 2 дугаар ишлэл. Тэгээд тэр намайг хойд дааман хаалгаар гадагш гаргаж, зүүн тийш харсан гаднах хаалга руу дагуулan тойруулан яв. Харагтун баруун гар талаас ус алгуурхнаар урсаж байв. Гартаа шугамтай хүн зүүн тийш явхдаа мянган тохойг химжиж, намайг шагайн тулсан усан дундуур дагуулв. Тэр дахин 1,000-ыг химжиж, намайг өвдгөнд тулсан усан дундуур дагуулв. Тэр дахин 1,000-ыг химжиж, намайг бүсэлхийд тулсан усан дундуур дагуулв. Тэр дахин 1,000-ыг химжив. Ус нэмэгдсэн учраас энэ нь миний гаталж чадхааргүй гол болов. Дотор нь сэлж болохоор хангалттай их устай, гаталж чадхааргүй гол байв. Тэр надад хүний хүү үүнийг харав уу гэв. Дараа нь тэр намайг голын эрэгт буцааж аваачив. Намайг буцаж ирсэнд харагтун голын энтэй тэртээ эрэгт маш олон мод байв. Дараа нь тэр надад айлтгахдаа энэ ус зүүн нутаг руу урсаж, арбаа руу уруудан очиж байгаа. Дараа нь тэд тэнгист цутгагдахаар тэнгисийн зүг урсаж, тэнгисийн ус нь яадаг гэж байна. Цэнгиг болдог, гол урсах газар бүрт. Энэ голын нэр юу билээ? Захария 14-р бүлэгт тэр өдөр амийн ус хаанаас урсан гарна гэлээ. Ариун өргөнөөс урсан гарч буй усыг Библиэд амийн ус гэж нэрлэдэг. Энэ нь тэнгист цутгалаа гэсэн байна. Илчлэл 17 дугаар бүлгийн 15 дугаар ишлэлд далай тэнгис нь хүний нийгмийг бэлгэддгийг та бүхэн сайн мэднэ, тийм үү? Эцэст нь Иерусалим тэнгэр эхийн үнний яруу алдар тэнгис рүү дэлхий дахин руу урснаар үхмэл байсан энэ ертөнц яах вэ? Бүгд сэргэж амьд ертөнц болж өөрчлөгдөнө.